За бүгдээрэнд нь энэ сайхан шинэ 7 хоногийн шинэ өглөөний мэндийг хүргэе. Тэгээд өглөө болгон эзний үгтэй хамт байж, хамтдаа залбирч үнэхээр бас энэ сайхан өглөөг хамт эхлүүлж байгаадаа үнэхээр талархаж байна. Тэгээд бүгдээрээ энэ цагийг хамтдаа залбираад эхлэе. Хайртай Бурхан минь таньда баярлалаа. Та бидэнд энэ л сайхан өдрийг өгсөнд баярлалаа. Тэгээд өнөөдөр та бидэнд хандан та өөрийн үгээ хайлтаарай. Тэгэд үнэхээр таны үгийг дамжуулж байгаа миний дээр сонсож байгаа хүүхдний бүрийнхэн дээр таны гайхамшигтай мутар, таны оршихуй байх болтугай. Хэзэн Есүсийн нэрээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен. Амен. За бүгдээрээ хамтдаа 1-р Тесалоник номын 4-р бүлгийн 1-8 дугаар ишлэгийг хамт уншъя. Эцэст нь ах トゥ нараа та нар хэрхэн явах, Бурханд таалагдах талаар биднээс сурснараа мөн та нар үнэхээр тийхүү явдагчлан улам илүү болоорой гэж бид эзэн Есүс дотор гун ятгаж байна. Учир нь бид эзэн Есүсээр та нарт ямар тушаалууд өгснийг та нар мэднэ. Бурхны хүсэл нь та нарын ариусал бөгөөд тэр нь юу гэвэл та нар садар самууныг цэрлэж хүн бүр ариусал хийгээд хүндэтгэл дотор өөрийн биеийг хэрхэн хинхаа мэдэж Бурхныг мэддэггүй харийнхан мэд тачаангүй хүсэлд автахгүй байх явдал юм аа. Мөн хинч үүнийг зөрчиж энэ хэрэгт ах トゥ гээ мэхэлж болохгүй. Би та нарт урд нь хэлж чухалчлан анхааруулж байсанчлан энэ бүхний төлөө өшөө авагч нь эзэн юм. Учир нь Бурхан биднийг бузар булаа байдалд бус харин ариусалд дуудсан билээ. Тиймэд хэн үүнээс татгалзан тэр нь хүнийг бус харин та нарт ариун сүнсээ өгдөг Бурханаас татгалзаж байна гэж. Амен. За бүгдээрээ 1-р Тесалоник номын ерөнхий агуулгыг бүгдээрээ нэг харъя. Тэгээ өнөөдөр би та бүхэндээ Бурханд тааламжтай ариун амьдрал гэдэг сэдвээр Бурхны үгийг бас дамжуулах гэж байна. За тухайн хотын хуурамч одоо хотынхан хуурамч шүтэнээс тийм ээ одоо мөнхийн эзэн лүү иргэсэн тэр тухайн үед түүний одоо үнэхээр Бурхны тэр хамгаалал тэдний дээр байсан. Тэгэд ариун амьдралаар амьдрах ёстой гэдгийг Паул одоо Тесалоник хотынд сануулж байгаа тухай бүгдээрээ сайн уншлаа. Тэгээд тухайн үедээ Тесалоник хотынхан одоо өвмөрсөн тий самуурсан харин итгэлээр одоо хүчрэгчин тэр Христийн тэр зан чанараар өсөх урам зоригийг Паул өгч байсан байна. За Ромын соёл иргэншил одоо хиймэл шүтэн болон одоо ёс суртахууны сул дорой байдал ялангуяа тэр бэлгийн харилцааны тал дээр ихээхэн газар авч ирсэн үе. За Бурханаар дуудагдан түүний ариун сүнсийг хүлээн авсан одоо тэднийг тэр бэлгийн харилцааны ганц амьдралтай байхыг Паул уриалж хэлсэн байна. Тэгээ дүүрээс 4-р бүлгийн 1-ээс 2-р ишлэлдэр улам илүү хичээгнэ гэж итгэлээр амьдрна гэдэг нь нэг удаагийн энэ шийдвэр биш юм аа. Харин энэ өсөлт байдаг юм аа. Улам илүү гэдэг нь сүнслэг амьдралдаа зогсолт байж болохгүйг энд сануулж хэлсэн байна. За цааш нь харах юм бол Бурхны хүсэл гэж хэлсэн байна. Ариусал Бурхны одоо биднээс хүсдэг одоо хамгийн тодорхой хүсэл бол ариусал. Энд Паул бэлгийн ёс суртахууныг одоо онцлон хэлсэн байна. Өөрийн биеийг ариун байдал ба хүндэтгэл дотор өөрийн хүсэл тачаалыг хянах чадварыг онцгойлон энд хэлсэн байна. 6-аас 8 дугаар ишлэлээр эзний үгийг одоо үл тоомсорлох нь хүнийг биш харин бидэнд ариун сүнсийг өгсөн тэр Бурхныг үл тоомсорлож хэрэг юм шүү гэдгийг энд бас хэлсэн байна.
Тэгээ үг рүү бүгдээрээ анхаардаг байцгаая. Ариун байдал бол сонголт биш юм аа. Энэ бол дуудлага юм. Бурхан биднийг тэр бузар байдлын төлөө биш харин ариун байдлын дотор дуудсан юм аа. 7 дугаар ишлэлээр харах юм бол итгэгч хүн амьдралынхаа бүх талбарт ариун байх үүрэгтэй. Эндээс бид Бурханы үгийг яаж хэрэгжүүлэх вэ? Бие махбод бол ариун сүнсний сүм юм. Бид өөрсдийн биеэ хэрхэн авч яваа нь бидний Бурханд хандах хандлагыг энд илэрхийлж идэг. 3 дугаар ишлэлээр бүр тодорхой хэлсэн байгаа тийм. Бурханы хүслийг хаах хэрэггүй гэж дэлхий ярьдаг бол Бурханы хүсэл бол та нарын ариусгал мөн гэж энд бүр тодорхой хариулсан байна. Тиймээс бидний нүд, бидний чих юуг харж, юуг сонсож байна вэ? Сошиал медиа тэр хардаг зүйл дээрээ бүгдээрээ шүлт төртэй хардаг байцгаая. Ариун байдлаа бүгдээрээ хамгаалъя. Мөн хүндэтгэлтэй харилцааг гэр бүл болон найз нөхдөдөө бүгдээрээ харуулдаг байцгаая. Бусдыг харахтаа бид нар ашиг хонжоо гэж харахаасаа илүүгээр Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүс шүү дээ гэж бүгдээрээ хардаг байцгаая. Тэгээд ариун сүнсэнд найзцгаая. Бид өөрсдийн хүчээр ариун байж чадахгүй. Өдөр бүр залбирлаар дамжуулан ариун сүнсний хүчийг гуйж түүний удирдамжийг дагахыг бүгдээрээ хүсэн тэмүүлдэг байцгаая. Ариун байдал бол жинхэнэ эрх чөлөө. Энэ ёроолийн гайхамшигтай зам юм аа. Тэг өнөөдөр ариун байдалд улам илүүгээр бүгдээрээ хичээцгээе гэж бас та нарыгаа уриалж байна. Тэг бүгдээрээ хамтдаа эсний өмнө ирээд үгийнхээ төлөө талархаад хамт залбирая. Халелуя Иесус. Хайртай Бурхан минь таньда баярлалаа. Эзэн Бурхан минь бид өөрсдийнхөө оюун бодлыг, өөрсдийнхөө зүрх сэтгэлийг үнэхээр таньда даатгаж байна. Эзэн Бурхан минь бид нүдээ хамгаалдаг. Өөрсдийнхөө бодлыг хамгаалдаг. Ариун байдал гэж юу байдгийг өдөр болгон танаасаа суралцсан. Таны үг рүү анхааран очдог. Танаасаа хүчий гуйдаг, урмыг гуйдаг. Үнэхээр таны хайртай хүүхдүүд бид баймаар байна. Эзэн Бурхан минь бид урд байгаа бүхий л өдрүүдэд таньдаа өргөж. Ариун байдал байгаас бид үнэхээр өөрсдөө ариун амьдарч таныхаа нэрийг алдаршуулан амьдрахад та бидэнд үнэхээр туслаарай. Эзэн минь таньдаа баярлалаа. Бүх алдрыг таньдаа өргөж Есүс Христийн гайхамшигтай хүч чадалтай нэрээр бид санаа нэгдэн ерөн талархан залбирanгуйлаа. Есүсийн нэрээр.